Сайн байцгаана уу? Зөвхбат байна. Энэ удаагийн дугаараар сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь цуутай туршилтууд дугаарыг бэлтгэлээ. Нэгдүгээрт Джейн Элиотийн ялгуурлан гадуурхалтын туршилт. 1968 оны 4-р сарын 5-нд иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг алагдсны маргааш Айова мужийн жижигхэн хотын нэг анги онцгой хичээлээр эхний цагаа эхэлжээ. Тухайн ангийг удирдах байсан багш Джейн Элиот хүүхдүүддээ ялгуурлан гадуурхалтын бодит мэдрэмж ямар байдгийг ойлгуулахын тулд тухайн үед урд хожид хийгдээгүй зоримог туршилтыг хийхээр шийдсэн юм. Тэр хүүхдүүдийг нүдний өнгөөр нь 2 бүлэгт хуваав. За үүн дээр жишээлбэл хүүхд нүдтэй болон бор нүдтэй гэж явжээ. Дараа нь тэр өнөөдөр хүүхд нүдтэй хүүхдүүд бор нүдтэй хүүхдээс 7 дор. Тэд бол залхуу, асуудалтай, сэтгэл зүйн хувьд тогтворгүй. Тэдэнтэй яаж шаардсан болно гэх зэргээр зааварчлав. Ингээд ангид энгийн байсан уур амьсгал хэдхэн минутын дотор өөрчлөгдөж орхив. Хүүхд нүдтэй хүүхдүүдийн тоглох эрхийг нь хязгаарлаж, илүү доор суулгаж, хоолнд нь хүртэл ялгаа гаргажээ. Хамгийн аимшигтай нэр мөч бол гэмгүй өхөөртөм хүүхдүүд бие биенээ ялгуурлан гадуурхаж, дээрлэхэж эхэлсэн цаг байлаа. Хүүхдүүдийн зан ааш нэг л мэдэхэд эвгүй, хурц, дээрэнгүй болон хувирсан бөгөөд хүүхд нүдтэй хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл унаж, хичээлийн тестүүд дээрх амжилт нь хүртэл муудсан байна. Энэ бүхэн ердөө хэдхэн цагийн дотор өрнсөн гэдгийг мартуузай. Маргааш нь Джейн Элиот дүрмийг эргүүлэн зарлав. Энэ удаа бор нүдтэй хүүхдүүд дорд ангилд орж, хүүхд нүдтэй хүүхдүүд давуу эрэхтэй болсон байна. Өчигдөр дээрлэхүүлсэн хүүхд нүдтэй хүүхдүүд өнөөдөр уур бухимдлаа бусдад гаргаж, бор нүдтэй найзууд руугаа хатуу, дээрэнгүү хандаж эхэлсэн байна. Нүдний өнгө нь өөрчлөгдөгөж, байр суурийн энгийн солилцоо, хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, зан үйлийг хэр хүчтэйг өөрчилж болдгийг энэ туршилт маш тодор харуулж чадсан юм. Сэтгэл судлаачид Джейн Элиотийн энэхүү туршилтыг мөнхийн сургалтын хэрэгсэл гэж үздэг. Энэ нь in-group болон out-group bias буюу бүлгийн сэтгэл зүй, implicit bias буюу далд ялгуурлалт ямар хурдан амархан үүсч болохыг боддоор нотолдог. Энэхүү туршилт нь өнөөдөрч дэлхийд даяар сургуулиуд, байгууллагуудын хүний эрх болон олон талт байдлын сургалтад ашиглагцаар байна. Учир нь нүдний өнгө, арьсны өнгө, гадаад төрх бол зүгээр л биологийн жижиг ялгаа бөгөөд хүмүүсийн хоорондын жинхэнэ ялгааг бид өөрсдөө бүтээдэг, бас устгах боломжтой гэдгийг Джейн Элиот маш хүчтэйгээр харуулсан юм. Тэгэхээр үүнээс харахаар бидний зүгээр л амин чанарт байдаг, төрөлхийн байдаг тэр статусаас үүдээд ялгуурлан гадуурхалт гэдэг зүйл яаж өөрчлөгдөж болдог, бие бинийгээ ямар өнцгөр, ямар байр суурин дээр очиж болдог талаар харуулж чаджээ. Хоёрдугаарт Соломон Ашийн туршилт. 1950-ад оны ихэнх үед 2-р дайны дараах нийгмийн эмх замраагүй байдал. Хүмүүс яагаад олонхын дарамтанд орж буруу гэдгийг мэдсээр байж бусдыг даган дуурайдаг талаар судлах нь сэтгэл судлалын том асуулт болж байлаа. Энэ нь Польш гаралтай Америкийн сэтгэл судлаач Соломон Аш хүн өөрийн бодол, үнэн гэж итгэдгээсээ хүртэл татгалзаж олонхын шахалтад автаж болдгийг харуулах зорилгоор домог болсон туршилтаа хийсэн юм. Түүний туршилт энгийн харагдвч үр дүн нь хүний сэтгэл зүй, нийгмийн дарамтын хүчийг гайхалтай тод харуулж чадсан байдаг. За ингээд туршилтандаа оръё. Ааш туршилтад оролцогчдыг нэгэн өрөөнд олон хүнтэй хамт оруулж харааны үнэлгээний тест өгсөн нэрийдлэр самбар дээрх шугамуудын уртыг харьцуулах даалгавар өгчээ. Самбар дээр нэг талд нь ганц шугам, нөгөө талд нь A, B, C гэсэн 3 өөр урттай шугам байв. Зорилго нь зүгээр л эдгээр 3-аас аль нь голын ганц шугамтай адил урттай вэ гэдгийг хэлэх. Энгийн асуулт, энгийн хариулт. Тэгээд л болоо. Гэвч туршилтын гол нууц нь оролцогчийн эргэн тойронд сууж байгаа хүмүүс бүгд Соломон Ашийн туслахуд бөгөөд тэд зориудаар буруу хариулт хэлэх ёстой байлаа. Нөгөө хүний олон хүнээ барьваа гэдэг шиг юм болж тэ. За энэ чахав. Анхны хэдэн асуулт дээр бүгд зөв хариулж, оролцогч тайван өөрийн бодолд итгэлтэй байв. Харин тодорхой нэг үеэс туслахуд бүгд зэрэг буруу хариулж эхэлнэ. Жишээлбэл илт богино шугамыг энэ хамгийн урт гэх мэтчлэн. Энэ мөчөөс туршилтын жинхэнэ хэсэг эхэлдэг. Оролцогч гайхаж, эргэлзэж, нүүрний хувирал, илэрхийлэл нь хүртэл өөрчлөгдөж, дотооддоо би буруу хараад байна уу? Эсвэл бүгд өөр хараатай юм болов гэх мэтчлэнгээр бодож эхэлнэ.
Хамгийн сонирхолтой нь энгийнүүдээр харахад илт буруу хариулт байсан ч судалгаанд оролцогчдын 3/1 нь олонхын буруу хариултыг дагаж эхэлсэн байдаг. Тэдний зарим нь бүх хүн нэгийг хэлээд байхад ганцаараа зөрхөөс ичсэн. Харин зарим нь өөрийгөө буруу бодлоо гэж итгэсэн. Зарим нь бүр олонхыг үнэн гэж мэдрэгдэж байсан. Гэх мэтээр тайлбараа өгсөн байдаг. Энэ бол conformity буюу даган дуурайлтын хүчний сонгодог жишээ аж. Туршилтын дараа ааш оролцогчдод яагаад олонхын буруу хариултыг дагсан шалтгааныг нь тодруулсан бөгөөд ихэнх нь бусдаас онцгой харагдахыг хүсээгүй, буруу гэдгийг нь мэдсэн ч олонхын эсрэг зогсох зориг, итгэл байхгүй байсан гэх мэтээр хариулсан байдаг. Энэ нь хүн ганцаардгаас айдаг, үл нийцэх нь нийгмийн хувьд эрсдэлтэй мэт санагддаг гүн гүнзгий дотоод айцыг илчилсэн юм. Аашийн туршилт өнөөдөр хүртэл сэтгэл судлалын хамгийн хүчтэй жишээнүүдийн нэг хэвээр байна. Энэ нь бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн бусдын саналд нөлөөлөгдөж, олонхын үнэлэмжийг үнэн мэт хүлээн авч, өөрийн бодол, өөрийн гэж итгэдэг хүртэл өөрчилж болдгийг сануулдаг. Олонх буруу хэллээ гэд үнэн өөрчлөгддөг. Гэхдээ хүмүүсийн зан ааш шийдвэр бол өөрчлөгддөг. Соломон аашийн туршилт бидэнд хүмүүс яагаад даган дуурайдаг вэ гэх асуултын хариултыг өгөөд зогсохгүй. Өөрийн бодолд үнэнч байх, шүүмжлэлтэй сэтгэх нь ямар үнцэнтэйг ойлгуулдаг байна. Тэгэхээр сошиалор явж байгаа ч юм уу, элдв янзын бүх зүйлд хүмүүс шуураад ивэл тэр нь шууд үнэн гэж итгэж болохгүй юм шүү дээ. За 3 дугаарт Бобо хүүхэлдэйн туршилт. 1960-аад оны үед хүмүүс хүүхдийн төрөмгийн зан хэрхэн үүсдэг талаар маш их маргалддаг байв. Хүүхэд төрөлхийн төрөмгий байдгүй, эсвэл тэд бусдаас дуурайж сурдаг уу? Энэ асуултад хариулт олохын тулд Канад гаралтай Америкийн сэтгэл судлаач Альберт Бандура түүхэн туршилтыг хийхээр шийдсэн юм. Энэ нь Бободол эксперимент буюу Бобо хүүхэлдэйн туршилт. Тэрээр хүүхэд шууд зааварчилгаа аваагүй байсан ч бусдын үйлдэлийг ажиглах замаар давталт, сурсан зан авир бий болж болдгийг нотлохыг хүссэн юм. Туршилтад оролцсон 3-6 настай хүүхдүүдийг тус бүрээр нь нэг өрөөнд оруулж, тэнд тоглоомын хүүхэлтэй, ном, зураг зурх хэрэгсэл гэх мэт энгийн нэгэн орчныг бүрдүүлсэн байлаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь Бободол гэх нэртэй том, агаараар дүүргэсэн, цохиход унаад босоод байдаг хүүхэлтэй байсан. За бараг л дондогмаа юм уу та. Хүүхдүүдийг өрөөнд орохоос өмнө Бандура хүүхдүүдэд нэгэн видео бичлэг үзүүлнэ. Тэр бичлэг дээр насанд хүрсэн хүн Бобо хүүхэлтэйг маш төрөмгийн зангаар цохиж, өшөглөж, мод барин цохиж, тэр байтугай ёс бус үг хэллэг ашиглах зэргээр тодорхой харагдана. Хүүхдүүд бичлэгээ үзэж дууссаны дараа тоглох өрөө рүү ороход юу болсныг Бандура бичиж тэмдэглэн авсан юм. Үр дүн нь хэн бүхнийг гайхшруулсан. Насанд хүрсэн хүний хийж байсан төрөмгийн үйлдэлийг хүүхдүүд яг тэр хэвээр нь дуурайж эхэлсэн. Тэд Бобо хүүхэлтэйг нударч, өшгөлж, модоор цохиж, зарим нь бүр бичлэг дээр гарч байсан үгийг хүртэл давтаж хэлсэн. Хамгийн сонирхолтой нь ийм бичлэг огт үзээгүй хүүхдүүд илт бага төрөмгийн зан гаргаж байсан. Туршилтад оролцогчид бичлэг үзсэн хэсгээс хамаарч зан авир нь огцом өөрчлөгдсөн нь Бандурагийн таамгийг шууд нотолсон хэрэг байв. Альберт Бандура энэ үзэгдлийг observational learning буюу ажиглан дуурайж сурах гэж нэрлэсэн. Хүүхэд заавал аман зааварчилгаа авах албагүй. Зүгээр л ажиглах замаар шин зан авир сурч болдог гэж. Хүүхэд эцэг эх, багш, телевиз, кино, интернет дэх дөрүүдээс бичлэгийн хэлбэрч дуурайх боломжтой. Энэ туршилт орчин үеийн олон судалгааны үндэс суурь болж хүүхдийн зан авирт медиа орчны нөлөө асар хүчтэй байдаг гэдгийг харуулсан. Бидний бодлоор зүгээр нэг тоглоом цохиж буй бичлэг мэт харагдаж болох ч хүүхдийн хувьд тэр нь бэлэн загвар болж яг л тэр үйлдэлийг бодлогогүйгээр дуурайж байна. Бобо хүүхэлдэйн туршилт өнөөдөрч сэтгэл судлалын хамгийн алдартай, хамгийн иш татагддаг судалгааны нэг хэвээр байна. Энэ нь хүүхэд төрөмгийн зангаа өглөж авдаггүй, харин сурдаг болохыг баталсан. Хүүхэд ямар орчинд байна, хэнийг дуурайж өсөж байна, ямар контент үзэж байна гэдэг нь тэдний зан ааш, хүмүүжилд ямар хүчтэй нөлөөлдгийг энгийн боловч маш хүчтэй хэлбэрээр харуулсан. Эцэг эх, багш, томчуудын хувьд энэ туршилт нэг зүйлийг тод сануулдаг. Энэ бол хүүхдийн хамгийн том багш бол тэдний харж буй хүн, тэдний үзэж буй орчин юм. Тиймээс та бүхэн минь хэрв таны гэрт болон ойр орчимд бага насны хүүхэд байдаг бол тэдэнд зөвөр үлгэрлэж хайр түгээхийг хүсье. 4-дүгээрт Элизабет Лофтус болон Джон Палмерийн машины туршилт. 1970-аад онд хүмүүс гэрчээ мэдүүлэг,
Санах хэр найдвартай вэ гэдэг асуулт криминолог шүүхийн системийн том асуудал болж байлаа. Хэн нэгэн болсон явдлыг өөрийн нүдээр харсан гэж хэлсэн бол түүний мэдүүлгийг бараг л үнэн гэж үздэг байсан цаг үе. Гэвч Америкийн сэтгэл судлаач Элизабет Лофтус болон Джон Палмер хүний дурсамж үнэн мэт санагддагч маш амархан гажиж нөлөөлөлд өртдөг гэдгийг батлах зорилгоор түүхэн туршилтаа эхэлсэн юм. Тэд туршилтад оролцогчдод автомашины мөргөлдөөнтэй богинохон бичлэг үзүүлжээ. Бичлэг их энгийн. Хоёр машин хоорондоо бага зэргийн мөргөлдөж өнгөрөх захын үйл явдал. Видео үзэж дууссаны дараа судлаачид оролцогчдоос нэг асуултыг асуусан. Хоёр машин хоорондоо ямар хурдтай явж байгаад мөргөлдсөн гэж бодож байна вэ? Ердөө л юм. Гэхдээ хамгийн гол нь асуултын үг хэллэгийг бүх хүнд адил өгсөнгүй. Нэг хэсэгт нь мөргөлдсөн гэж асуухад нөгөө хэсэгт нь шүргэлдсэн, харин заримд нь бүр ноцтой осол болсон гэх мэтэр илүү хүчтэй үг хэрэглэн асуусан байна. Энэ жижигхэн үгийн ялгаа оролцогчдын хариултад ямар нөлөө үзүүлснийг харахад хүн бүр гайхаж орхисон ажээ. Мөргөлдсөн гэж зөөлөн үг сонссон хүмүүс машины хурдыг дунджаар 30-аас 35 милийн хурдтай гэж таасан бол ноцтой осол болсон буюу бараг бодоо болсон гэх юм уу та тий. Илүү хүчтэй үг хэрэглэсэн бүлгийнхэн 40-оос 45 миль бүр түүнээс дээш хурдтай байсан гэж үздэг байв. Хамгийн сонирхолтой нь асуултад хэрэглэсэн ганцхан үг л тэдний дурсамжийг өөрчилж орхисон юм. Гэхдээ туршилт үүгээр дууссангүй. 7 хоногийн дараа судлаачид дахин ирж оролцогчдоос та бичлэг дээр хагарсан шил харсан уу гэж асуусан байна. Үнэн дээр анхны бичлэг дээр ямар ч хагарсан шил байгаагүй. Гэсэн ч өмнө нь будаа болсон гэх үгийг сонссон хүмүүсийн 3/1 нь тийм ээ хагарсан шил байсан гэх зэргээр хариулсан байдаг. Харин зөөлөн үгтэй бүлгийнхэн ийм зүйл огт дурдаагүй байна. Зөвхөн үгийн сонголт хүмүүсийн дурсамжид байхгүй зүйлийг бий болгосон нь шинжлэх ухааны түүхэнд том дулаан тарьсан хэрэг болжээ. Энэ үзэгдлийг Лофтус misinformation effect буюу худал мэдээллийн нөлөө гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл хүний дурсамж бол видео бичлэг биш, харин байнга дахин бичигддэг, засагддаг, гадны мэдээллээс хизээч салж чадхааргүй өөрчлөгдөж байдаг зүйл. Үг, асуултын хэлбэр, бусдын яриа, хэвлэл мэдээлэл энэ бүгд бидний үнэн гэж бодож буй дурсамжийг шинчлэн зурж өгдөг байж. Элизабет Лофтусын судалгаа өнөөдөр шүүхийн практикт асар том нөлөө үзүүлж, гэрчийн мэдүүлэг үргэлж үнэн байдаг гэх ойлголтыг үндсээр нь өөрчилж хайсан юм. Хүмүүс итгэлтэйгээр чин сэтгэлээсээ би харсан, эсвэл би санаж байна гэж хэлж болох ч тэр дурсамж нь яг үнэн байх албагүй. Санах хой бол хадгалагдаж, засагдах, хуурамчаар бүтэх боломжтой эмзэг систем юм. Лофтус болон Палмерийн автомашины туршилт бидэнд нэг үннийг харуулсан юм. Хүний ой санамж төгс биш. Харин бусдын өгсөн жижигхэн үг хүртэл түүнийг өөрчилж чаддаг гайхалтай эмзэг зүйл аж. 5 дугаарт Леон Фистингер, Джеймс Карл Смитийн танин мэдхийн гажуудлын туршилт. 1950-ад онд сэтгэл судлалын салбарт нэгэн асар том асуулт тавигдсан байлаа. Энэ бол хүмүүс өөрсдийн хийсэн үйлдэл нь өөрийн итгэл үнэмшилтэнд зөрчилдөх үед яагаад бодлоо өөрчилдөг вэ гэх асуулт. Үнийн эрэхтэй хүн хизээч өөрийгөө буруутгахыг хүсдэггүй. Бид тархиндаа таатай, зөрчилгүй ертөнц бий болгохын тулд заримдаа бодлоо хүртэл өөрчилдөг. Үүний учрыг олохын тулд Америкийн сэтгэл судлаач Леон Фистингер болон Джеймс Карл Смит түүхэн туршилтыг хийжээ. Энэ бол когнитив диссонанс буюу танин мэдхийн зөрчил хэмээх ойлголтын анхны хамгийн том жишээ юм. Туршилт эхлэхэд оролцогчдод нэгэн уйтгартай, бараг л төвчшгүй, уйдмаар даалгавар өгсөн. Тэдний хийх зүйл бол зүгээр л ширээн дээрх жижиг модон төмпөнг эргүүлж, дараа нь жижиг боолтыг эргүүлж, үүнийг дахин хийж 30-аас 60 минутыг өнгөрөөх байв. Даалгавар маш утга учиргүй, хинч дуртай хийхэргүй зүйл байлаа. Оролцогчид ажлаа дуусмагц тэднийг нэг өрөөнд дуудан туршилтын бараг хамгийн сонирхолтой үе эхлэв. Судлаачид тэднээс нэг л зүйлийг асуусан. Дараагийн оролцогчтой уулзаад энэ туршилт үнэхээр хөгжилтэй байсан, маш сонирхолтой даалгавар байсан гэж хэлж өгөөч гэж. Харин тэдний хийлэх худал үгийг шагнал маягаар заримд нь $1, заримд нь $20 өгчээ. Ердөө хоёр өөр нөхцөл, бага шагнал, их шагнал. Үүний дараа оролцогчдыг тусдаа өрөөнд авчирч, үнэн дээр туршилт ямар байсан, чамд таалагдсан уу гэж үнэлүүлэхэд гайхалтай үр дүн гарчээ. $20 авсан хүмүүс үннээ хэлсэн байна. Үгүй дээ, энэ даалгавар аимшигтай уйтгартай. Би зүгээр л мөнгөний төлөө худлаа хэлчихсэн юм гэж.
Учир нь тэдний худал хэлсэн үйлдэл нь логиктой байсан юм. Би мөнгө авсан учраас худлаа хэлсэн гэх логик. Гэхдээ $1 авсан бүлгийнхэн яасан гэж бодож байна. Тэд тэсвэр хариултыг өгсөн. Тэд олонх нь даалгавар үнэхээр сонирхолтой байсан. Би ер нь их дуртай хийсэн шүү гэх мэтээр хариулсан байна. Яагаад гэвэл тэд ганцхан долларын төлөө худлаа хэлсэн гэдгээ зөвтгөж чадахгүй. Зөвтгөх хангалттай шалтгаан байхгүй учраас тэдний тархи нь өөрийгөө хамгаалж, өөрийн дотоод зөрчлийг засах гэж даалгавар үнэхээр сонирхолтой байсан гэж итгэж эхэлсэн юм. Фестингер энэ үзэгдлийг когнитив диссонанс гэж нэрлэсэн. Өөрийн хийсэн үйлдэл, өөрийн бодол хоёр хоорондоо зөрчилдөх үед хүн дотроо таагүй мэдрэмж авдаг. Тэр мэдрэмжийг арилгахын тулд хүн бодлоо өөрчилж, үйлдэлээ зөвтгөж, логиктой мэт тайлбар зохион өөрийгөө тайвшруулдаг. $1 авсан бүлгийнхэн би худлаа хэлсэн. Гэхдээ яагаад? Учир нь даалгавар таалагдсан юм байна гэж өөртөө итгүүлж эхэлсэн. Ингэснээр тархины зөрчил арилж, тэдгээр $1 авсан хүмүүст арай илүү амар болсон аж. Энэ туршилт нь хүний сэтгэл зүй ямар гайхалтайгаар өөрийгөө хамгаалдаг, өөрийн үйлдэл тохируулахын тулд бодлоо хүртэл дахин бичдэг болохыг харуулж чадсан юм. Орчин үед когнитив диссонанс нь маркетинг, улс төр, сэтгэл зүй, хэрэглэгчийн зан төлөвөөс эхлээд бүх салбарт тайлбарлагддаг гол ойлголт болсон. Хүмүүс буруу сонголт хийсэн ч би зөв байсан гэж өөрийгөө үнэмшүүлэх, эсвэл хэн нэгнийг дэмжихээ болж чадахгүй байх зэрэг олон зан авир бүгд энэ механизмаар тайлбарлагддаг. Фестингер ба Карл Смитийн туршилт бидэнд нэг үннийг өгсөн юм. Энэ бол хүн логиктой мэт харагдавч дотор нь үргэлж өөрийгөө зөвтгөх, өөртөө нийцүүлэх гэсэн хүчтэй механизм ажиллаж байдаг. Үг, бодол, үйлдэл гурвын хооронд зөрчил гарвал бид бодлоо өөрчилж, шинэ үнэн зохиож, дотоод тайвширлыг хайж эхэлдэг байна. Энэ бол хүний сэтгэл зүй өөрийгөө хамгаалах хамгийн хүчтэй системүүдийн нэг юм шүү. Энэ удаагийн дугаарыг энэ үрээд өндөрлөе. Та бүхэн таалагдвал лайк болон subscribe дараарай.